Хоёулаа нэг сая ярилцъя л да. Би чамайг ч олон жил харлаа да. Амьдралдаа арчаатайг зөндөөл гойдог байсан. Чи яах? Насаараа мах ирж тараг огнсараа явал ийм ч амьдрал байх гэж дээ. Гэхдээ би чамайг өөрөөр зовоогоогүй ч дээ. Тийм дээ. Чи ч алдаг байгаа малыг ирсээр яваад нөхөндөө байгаа таргаыг агнцаараа яваад үдий хөрч байгаа да. Нас чиг талийнх нь. Одоо ч салж үзье дээ. Сал хэл да. Харин хэдэн хүүхдийн нуруунд дээрээ уурч өсгсөн. Би мууд үүдээ Excel машины чинь өгчүүл жидэргүүцэхгүй үст. Тийм шүү. Чиний дүр чарын чамаас хэлээд тустай байсныг би ч мартахгүй. Яах вэ голохгүй энэ Excel-ийг аавна л биз. Энэ жилийн мал тооллогоор манай амбулын нийт мал 200 г мал баг. Одоо яах хоогаал авахаас штэ. Хавар дулаар харал болъё доо. Хавар гинэ. Яах? Чиний хэрэл болог. Анх таяр гэр бүлээ цуслуулахдаа тоолуулсан тэр 200 толгой мал одоо яхаараа 100 хүрдгүй юм бэ? Тэр хэдэн малаа хэнд үрд зарсан. Тэр машиныг яхаараа дүүдээ бэлгэлдэв. Энэ үеийн жижиг сажиг асуудлаас болж шүүхийн шийдвэр биелүүлэхээс зугатаагаад авах юм бол эрүүгийн ялтаа гэдгийг та өөрөө мэднэ үсттэй. Та ойлгооч дээ. Эхнэр бит хоёрыг салгасан. Тэр салахад эсэргэлцэн байсан болохоор зэрэг хавар дулаархаар зэрэг 5 амтай гэрээ өгнө. 200 малаа хуваа жохоор хоорондоо тохирсон шүү дээ. Тэгээ тэр 200 толгой мал чинь хавар болохоор өсдөг юм биш үү? Гэхдээ тэр нь ч тийм л дээ. Гэхдээ тэр жилийн зуднаар бүх мал маань хоригдсон юм чинь би одоо яах юм болж байна? Би данд хэлсэн шүү дээ. Та наад үлгэрээ мөрдөндөө очиод хэл. Цагдаад явал халуун дараалт 30 барилдаа сайн нягтлсан үстэй. Бүх зүйлийг шалгасан. Одоо тэгээд цагдаараа явуулах уу? Төлөвлөлт самдан шүүхийн шийдвэр гүйцэтгэх санаатаагаар зайлшгүй тул одоо эрүүгийн хэрэг үүсгэн шалгая. Энэ одоо тэгээ цагдаа шийдэж шүү дээ. Анх ид хөрөнгө өр хүүхдээ малаа хүрт тууж авна гэж хоорондоо тохирсон. Би одоо өөр тоногдсон хүүгээ дагуулад амтэн ах トゥ гийнхнаар хисээд л явж байна. Гэхдээ би энд судан төгсөн малын чинь би одоо яах юм болж байна? Яахаараа зэрэг миний салсан ихнэрт бүх малыг минь өгчөгдөг байна. Би өгөх юм айлгт өгсөн шүү дээ. Та мөрдөнд очиод өөрийгөө төлбөрийн чадваргүй болсон гэдгээ нотлох юм бол таны хэрэг чинь хаагдна үз? Арайчт. Нутгийн ах トゥ нэг намайг мэднэ. Энд ч нөгөө нэг та нарын яриад байгаа шулдурын өсгөдөг ч юм уу? Энэ таны агсардаг газар биш байх шүү. Ямар ч байсан танд эрүү үсгийн шалгуулахаар болж байгаа. Эрүү үсгнэ. Тэгвэл би өмгөөлөгч авч өөрийнхөө эрх ашгийг хамгаалуулах болно. Намайг дагаж хүү маань ч гэсэн зовж байна шүү дээ. Би эхнэрээсээ салсан биш. Шүүхийн шийдвэр биелүүлэх газраас зайлс хийсэн хэрэг толбогдох гээд л байгаа юм дээ. Гэр бүлээсээ салсны төлөө яагаад хэрэгтэн болдог лээ? Та нэг эхнээс нь ирэхгүй. Намайг шийдвэр гүйцэтгэгч эд хөрөнгөө нуусан, шилжүүлсэн гэж цагдаад өгсөн. Эрүүгийн хэрэг үүсээд одоо бараг шүүхээр шийдэгдэх гэж л байх шиг байна. Та тэгээд өмгөөлөгч авчихсан уу?
Гүйгүйгүй. Эхнэр бидний хөрөнгийн асуудлыг шүүхэд өгөх хаа байсан юм гэж одоо өмгөөлөгч аваагүй. Одоо авахгүй бол өстой горьгоо болох нэ. Тэгээ би бүгдийг нэрд өгье л да. Одоогоос жил 6 сарын өмнө эхнэр бит хоёр гэрэлтэй цуцалсан. За тэгээд эхнэрт маань 2 хүүхэдтэй. Надад бол 1 хүүхдийг өгсөн. Дундын өмч хөрөнгө болох одоо манай амбулд ноогдож байсан 200 толгой малыг хувааж авсан. Мөн Excel маркийн машиныг би өөрийнхөө төрсөнд үд бэлгэлсэн. Эхнэр маань ч өвшөөрсөн. За тэгээд одоо намайг нууд дарагдуулсан хэрэгээр л хэрэгт хийх гээл байх шиг байна да. Одоо дундаас нь зуднаас үлдсэн хэдэн малаа хүртэл би өгсөн дөө. Таныг ерэн сурвалжилсан юм. Намайг одоо оргод зайлсан Улаанбаатар хотоос барьж хүлсэн гээд байгаа юм аа. Гэхдээ би хотод одоо 6 сар болоод л өөрөө босч ирсэн шүү дээ. Би ховдоо байгаа бүх юмаа өгсөн. Тийм болохоор зэрэг санаа амраад л явсан юм л дээ. Таны асуудалтай холбоотойгоор надад хийх ажил цуглуулах материал нэлээд гарах юм байна да. За өмгөөлөгч юм. Сайн идэж ууж аваарай. Хотын үнийг аймаг тавьцарчаад жоохон цутраачихгүй да. Зүгээрээ. Бидний ажил чинь ер нь юм шүү дээ. Хаан ч явж мэднэ. Тийм л байх л да. Ингээд та яагаад цас судтай үед хэдэн малаа айлд тавьсан юм? Энэ их учиртай. Би эхнэрээсээ салсны дараа бүлэг хулгай хэрэгт холбогдоод 2 сар гаруй урдчлан мөрдөн байцаалтанд суусан юм. Гэхдээ тэгээд хулгай хэрэг яаж идэгцэн? Яг хөтэ би оролцоогүй болохоор зэрэг тэгээд л тогтоосон л доо. Тэгээд мөрдөнд байж явах хугацаанд айлд хэдэн малаа тавьсан байсан чинь зуданд өхөж өргөдөөд ирээдгийн мулцсан. Тэгэл бүх малаа эхнэр хүүхд хоёрт л өгсөн л дөө. Тэгэхээр таныг байхгүй хоорондоо хэдэн малчин бүгдээрээ зуданд өгөхөд үлдсэн хэдэн малаатаа бүгднийг эхнэртээ өгсөн юм байна шүү дээ. Одоо ийм л юм болсон юм. Тэгсэн чинь одоо намайг малаан дуун дарагдуулсан шүүхэн шийдвэрээс зайлс хийсэн гээд гэмгүй хүний чинь гэмтэн болгоод байх юм. Та өмгөөлөгч юм байгаа биз? Бид хувь хүмүүсийн өмч хөрөнгийг нууцлах хэрэгтэй байдаг. Гэхдээ та зөв ойлгох хэрэгтэй шүү дээ. Би өмгөөлийн тухай хууль, эрүүгийн байцаан шийдэх хуулийн заасан эрхийнхээ дагуу миний өмгөөлд байгаа хүний эрх ашиг, сонирхлыг нь хамгаалах зорилгоор хэрэгт ач холбогдолтой бүх бичиг баримтанд танилцах тухай хүсэлтэд гуйхан танд албан ёсоор л тавьсан юмсан. Хин хэдэн толгоймалтай ах нэр нь танд ямар хэрэгтэй юм бэ? Үгүй өөр хэнийг ч биш. Зөвхөн самдангийн хэдэг айл хэдэн мал тоолуулсныг нь мэдэх хэрэгтэй. За та цагийн дараа хүрээдэр би тооллын бүртгэл материал шалгах танд тодорхойлт хийгээд өгье. За баярлалаа. Нотлого баримт тэмчин тамга сэлт хэрэг болох байлгүй. Самдангийн хэргийн талаараа дахиж нэг шалгах хэдэн зүйл байна. Энэ хүсэлтэн дээр тодорхойлцсон байгаа. За. Хүлээж авах яах вэ? Тэгэхээр самдан ерэн сурвалжилсан гэдэг байгаа тогтоол дээр он сарын болон овг нэрийн засвартаа гэдгийг та ажигласан уу? Ажигласан. Тэгэхээр эндээс самдан оргон зайлсан гэдэг нь үгүйсэхтэй байгаа юм да. Би энэ талаар шалгана. Гэрчүүдийг ч асууна. Бас мал доолгын талаар тав өртгчээс авсан тодорхойлт. Машины тал дээр бол самдан их нэртэйгээ төрсөн дүүдээ өгөхөө ярьж тохиролцсон юм байна лээ. Би хуульд заасан үндэслэл журмаар нотлох баримтыг цуглуулна. Энд ус цаг уурын газраас авсан тодорхойлт. Зуттай байсан гэдгийг илэрчлэх юм байна. Би таны өгсөн бүх материалуудтай сайтад танилцсанаа. За. Би ингэж явъя да. За баярлалаа. Замын цагдаагийн тасгаас ярьж гэнэ үү? Ашиг. За самдангийн нэр дээр байсан Excel маркийн машин дүүгийнх нь нэр дээр хизээ шилжсэн байна. Гэрлэлтэй цуцлуулахаас өмнө. Тэгээд тэр шилжүүлэх болсон үндэслэл нь юу вэ? Бэлгэлийн чанартай байна. За. Тэгээд хуулийн дагуу гарын үсэг зурж нотариатаар батлуулж юу? За ойлголоо. Наад
авсан бүх мэдээлэлээ баримтжуулаад надад өгчгөрөө заа юу. За. Өөр юмгүй дээ. Гэн ахлах шийдвэр гүйцэтгэгч ийм тодорхой асуудлыг юунд нааш нь явуулдаг байна. Хамаг цаг үрээ хийж. Та наашаа суу. За. Хоёулаа байцаалтаа үргэлжлүүлэн дээ. Та төлбөрийн чадваргүй болсон тухайга яагаад шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдээгүй юм? Дүүмэн дээ. Би юугаа мэдгэвд? Зодноос үлдсэн хэдэн малаа шүүхийн шийдвэрийн дагуу хүлээлгэж өгчгөөд л одоо болоо юм байлгүй л гэж бодсон юм. Хамаа ах нь одоо хүүгээ дагуулад хамаатан садныхаараа зовж л явна. Та тэгвэл энэ байдлаар нотлох баримт материалаа шүүхийн шийдвэр биелүүлэх албанд өгөхгүй байсан. Тэр шүүхийн шийдвэр гүйцэтгэгч чинь та төлбөрийн чадвар алгаа танаас авах юм алга. Одоо таны хэргийг ингээд хаалаа л гэсэн. Тэгэхээр мод тэнд хүн чинь тайвшраал яваад өгсөн. Таныг чинь тэгээд бичиг баримтаа аваач өгөөгүй байхад Улаанбаатар хот руу орж малаа борлуулсан гэж ойлгох үндэстэй байж болох юм шүү дээ. Үгүй би арайч тийм хүн биш ээ. Манай нутаг хүснийхэн бүгд мэднэ. Хэдэн малаа тутан татлаа зовж ил явна да. Бичиг баримт хэрэгтэй гэдгийг сая энэ өмгөөлөгчөөс л мэдлээ. Тэгэхээр та Улаанбаатар хот руу оргон зайсан тухайг нь ярьж байгаа. Оргон зайсан юм бол байхгүй. Тийм ажилчнаас ухаан хүрхэхгүй. Хүүхдний дотор барин 5 тухтайхан шиг байдгийн болохоор зэрэг Улаанбаатар хот очиод хэдэн төгрөг олох гэж харвар ажил хийж илээ яваагүй. Таныг тэгээд хин гэдэг хүн хаанаас барьж авсан юм? Үгүй би өөрөө зүгээр яваад ирсэн шүү дээ энэ. Нэмж ярих хэлэх юм байна уу? Намайг одоо оргож ирсэн гэж хэн яриад байгаа юм бэ? Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн гарын үсгтэй бичиг баримтан дээр энэ тухай чинь бичсэн байл. Гэхдээ ийм юм ерөөсө болоогүй дээ. Та нар ч одоо өөрсдөө хуулийн хүмүүс үжиж яахаар ийм юм ярьж идэг юм бэ? За. Байцаалт ингэ дуусгая. Та энэ бүх бичиг баримт материалуудтай танилцаад хуудас бүр дээр гарын үсгээ зураарай. Ах нь үннийг олсон доо. Их л баяртай. Харин тийм ээ. Надад ч гэсэн сайхан байна. Хэрэг бүртгэгч залуу нэлээд нямбаа нөхөр байна лээ. Асуудлыг эндээс нэлээд нэгтэлж үзсэн. Тийм болохоор хоёулаа прокурорд чандах хэрэг гарсангүй шүү дээ. Шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийсэн. Эд хөрөнгөө нуун дарагдуулсан. Бусдад шилжүүлсэн гэх мэтийн үйл дэлрээгүй болохоор танд холбогдох үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй байх гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болглоо шүү дээ. Прокурор энэ тогтоолыг батлаа. Санхүүжүүлэгч байгууллагууд Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн хуучин сургалт ба давтан сургалт төсөл Америк нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлаг шүүх эрхэм мэдлийн шинтгэлийн хөтөлбөр Дэлхийн банкны шүүх эрх зүйн шинжилэлт төсөл хууль зүйн дотоод хэргийн яамны захиалгаар хууль зүйн үндэсний төвийн дэргэдэх 9 төг студид бүтээв.